Эрчүүд цэвэршдэг. Эрчүүдийн цэвэршилт нь англиар andropause буюу эрэгтэйчүүдийн menopause гэдэг. Энэ нас ахтай холбоотойгоор эр биелийн даавар тестостероны түвшин аажмаар буурч үүнээс шалтгаалсан физиологийн болон сэтгэл зүйн өөрчлөлт илрэх үзэгдэл юм. Эрчүүдийн цэвэршилт нь эмэгтэйчүүдийн цэвэршилтээс ялгаатай нь генет биш харин олон жилийн турш аажмаар явагддаг. За бие махбод илэрдэг шинжүүд нь бол эрчүүдийн дур хүсэл болон бэлгийн чадвах сулрах, булчин масс багасах, хүч чадал суларч эхлэх. За өөхлөх давхарга нэмэгдэх, ядрах, эрчүчгөө болох, хөлс ихсэх, халуун шатах мэдрэмж бол заримдаа төрж болдог. За сэтгэл зүйн шинж тэмдгүүд мөн илэрнэ. Үүнд болохоор сэтгэл готрол, түгшүүр нэмэгдэх, уур уцаартай болох, санаа сэтгэл докторгүй болох, нойргодл эсвэл хит их нойртой болох, анхаарал төвлөрөл, ой санамж муудах зэрэг шинжлэлүүд байж болно. Эрчүүдийн цэвэршилт нь бол эрүүл мэндэд эрсдэл үүсгэж болно. За жишээ нь бол зүрх судасны өвчнөд өр төмтгий болох, чихрийн шижин, ясны сэргийлэл буюу остеопороз үүсэх, нойрны хямрал үүсэх бол эрсдлүүд байж болдог. 30 наснаас дээш тестостероны түвшин жил бүр 1%-аар буурдаг. Зарим эрчүүдэд энэ бууралт нь илүү хүчтэй нөлөө үзүүлдэг бөгөөд andropause илэрч эхэлдэг. За эмчилгээ ба тусламжинд бол нэгдүгээр амьдралын хэв маяг өөрчлөлт оруулах, дасгал хөдөлгөөн хийх, эрүүл хоол, арх тамхинаас татгалзах, нойрны дэглэм баримтлах зэрэг. За хоёрдугаар сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх буюу психологч эмчтэй болон сэтгэл зүйчтэй ярилцаж зөвлөгөө авах хэрэгтэй. Гуравдугаарт бол мэдээж яалчгүй дааврын эмчилгээ орж байгаа. Энэ нь бол зөвхөн эмчийн хяналтанд шинжилгээнд үндэслэн хийгдэг эмчилгээ юм аа. Эрэгтэйчүүдийн цэвэршилт нь байгалийн зам бөгөөд үүнд бие болон сэтгэл зүйн хувьд сайн бэлтгэж зохистой хандвал нас ахисан ч амьдралын чанарыг хадгалах бүрэн боломжтой. Хэрвээ та эдгээр шинж тэмдгүүд анзаарч байгаа бол эмчид ханд зөвлөгөө авах нь хамгийн зөв алхам юм аа.